Коронавирусын халдвар хатгаа болж хүндэрч байна. Нөөц эмхийг худалдаанд гаргалаа. Төрийн албаны цэнхэр дугаартай автомашинууд сурагчдад үйлчилж байна. Уулзтай гутал зарна гэх зарын дагуу урьдчилгаа шилжүүлж залилуулжээ. Хейбол бильярдын дэлхийн цомд Монголын эрэгтэй баг төрүүллээ. Буратад хичээл сургалтын үйл ажиллагааг алсын зайд шилжүүлнэ. Ice Global-ийн цөөн хурмын мэдээ эхэлж байна. Бүгд найрамдах хятад ард улсад коронавирусын халдвар дэгдэж олон хүн өвчлжээ. Коронавирус нь томууд өвчний түгээмэл нэгэн вирус бөгөөд ихэвчлэн нэрэ архах хүч өвчтэй өндөр настай дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж уушигны нарийн гуурснуудын өрөвсөл хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны халт зүүх, гараа савандаж угаах юм гэж халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Нийслэлийн дүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөц эмхийг жижиглэнгээр худалдаалж эхэллээ. Энэ жил нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан 9 аж ахуйн нэгж нийт 5,000 тонн нөөц эмх бэлтгэжээ. Үүний 40% нь өхрийн мах, 60% нь хоньны мах. Хоньны мах 1 кг нь 13,000, өхрийн мах 15,000 төгрөг байна. Маргааш нээлттэй хийх амар байна уу сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр нөөц эмхний өргөтгсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Орон нутгийн сурагчдын өвлийн амралт дуусаж танхимаар хичээлж эхэлсэн. Гэвч эрс гүйтрэл холоос сургуультай явдаг алхдаг сурагчдад хүндрэл дагуулж байна. Ялангуяа Хинтээ аймагт шөнөдөө хасах 45-аас хасах 46 градус хүрч хүүтэрч байгаа энэ үед аймгийн удирдлагууд нөхцөл байдлыг соргоогоор мэдэрч төрийн албаны автомашинаар хүүхдүүдийг хичээл сургууль руу зөөж эхэлжээ. Энэхүү санаачлагыг орон нутгийн бизнес эрхлэгчид дэмжиж шатхууны зардлыг гаргаж байна. Facebook орчинд угалцтай гутал зарна гэх хурамч зарын дагуу урьдчилгаа 750,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан хэрэг гарлаа. Залилагчид зах зээлийн үнээс хямд үн амлах, зөөн тоогоор үлдсэн тул яаралтай зарна, чанартай загварлаг барааг дөрвөн шуурхаа хүргэж өгнө гэх мэтээр этгэл төрүүлэх үйц хурамч зар байршуулж урьдчилгаа төлбөр шаарддаг байна. Тиймээс захимаар худалдан авахдаа мэдээллийг сайтар нягтлах, барааг биеэр үзэж гар дээрээ хүлээн авахаас өмнө урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 16,906 залилах гэмтрэг бүртгэгдснээс 5,214 нь бараа үйлчилгээ захиалж хохирчээ. Австралийн Логон хотноо болсон Хейбол буюу хятад пүүл бильярдын дэлхийн цомын тэмцээнд Монголын эрэгтэй баг төрүүллээ. Тэд хэсгийн шатанд Нидерланд Марокког дараалан буулган авснаар хасагдах шатанд шалгарчээ. Ингээд эхний даваанд Польшийн багтай 2-ыг харьцах нь 2-оор тэнцэж нэмэлт тоглолтоор хоцсон байна. Улмаар Марокког 3-ыг харьцах нь тэг, хагас шигшээд Сингапурыг 3-ыг харьцах нь 1-ээр буулган авчээ. Шигшээ тэмцээнд Өвнөд Солонгосын багтай 2-ыг харьцах нь 2-оор тэнцсэн ч нэмэлт тоглолтоор ялагч болсон байна. Буратад маргаашнаас бүх төвшний хичээл сургалтын үйл ажиллагаа захимд шилжиж байна. Энэ сарын 21-нд цагаагаарын тааламжгүй нөхцөл байдал үүсэхтэй холбогдуулан Бурат улсын боловсрол шинжлэх ухааны сайдын 2025 оны 11-р сарын 24-нд гаргасан тушаалын дагуу 1-ээс 11-р ангийн бүх сурагчид тухайн өдөр алсын зайн технологи ашиглан хичээллэнэ. Шийдвэрийг Буратын цагуур орчны шинжилгээний газар болон байгаль орчны мониторингийн төвийн албан ёсны мэдээлэлд үндэслэн гаргажээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.